одоо нэг өгөөмөр сэтгэл гэдэг маань ингээд өндөр гарчаад байдаг. Гэтэл бид нар чинь бие биенээ бас боддгоо нийцгүй юм ч юм уу нэг юм бодит амьдрал дээрх ингээд нэг зөрөөнөд гарах гэдэг л да. Өөрөөр хэлбэл судалгаагаар бол ийм юм гарчаад байдаг. Гэтэл бодит амьдрал дээр ийм байгаад байдаг гэсэн зүйлийг манай үзэгчд бас тэгж ойлгож болох юм л да. Гэтэл энэ судалгаа бол бодит байдлыг тогтоогоогүй. Зөвхөн энэ хүмүүс юу гэрхмэлж байна вэ? Тэ? Юу хүсэн хүлээж байна гэдэг энэ зүйлийг нь гаргаж ирсэн юм аа гэдгийг харуулж байгаа тийм үү? Нийгмийн сэтгэл зүйн бас зарим судалгаа байдаг л да. Жишээл нийгмийн мэдрэмж хэд ихсээд ирэхээр саяны зүйл ажиглагддаг. Өөрөөр хэлбэл тэнд хүн одоо архиугаа хэвтэж байхад хажуугаар нь зөрдөг шүү дээ. Тэнд хоёр хүн зодолдож байхад хажуугаар нь зөрөөд өнгөрдөг шүү дээ. Тийм одоо мэдрэмж нэг дээшлээд ирэхээр нийгэмшсэн үйл явц их нарийсаад ирэхээр хүмүүс тэрийг анзаархан болж өгдөг нэг ийм тал байдаг гэсэн судалгааны зөвөгдөхөө бий л дээ. Тэгэхээр мэддэг учраас ингээд тий. Уучин бол бид нэр яг тэрнийг очиод босгоод ингээ яав хийгээд ингээ дэмжиж явдаг ийм сэтгэл байсан. Тэр сэтгэл дотор нь байгаа. Гэхдээ энэ нийгмийн хөгжлийн үйл явц чинь бас хүмүүст ингэж ийм мэдрэмжийг бий болгодог байна шүү дээ. Тэрнийг бас өгөөсхийн арга байхгүй юм байна. Тэгэхээр энэ хөгжлийн үйл явцыг бас нийгмийн хөгжлийн нийгмийн сэтгэл зүйн үйл явцтай холбож л ойлгох шаардлага үүсчихэд байгаа юм л та тийм ээ. Тэгэхээр энийг бас бид анзаарах ёстой. Тэгэхээр өгөөмөр сэтгэл гэдэг дээр бас жоохон тайлбар хийхгүй юу? Өгөөмөр сэтгэл гэдэг дээр одоо бид юуг одоо эрхэмлж байна, анхаарч үзэх ёстой гэж үзэж байна. Тэгэхээр өгөөмөр сэтгэл гэдэг маань яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр одоо хүнийг хайрлах, хүнийг халамжлах тий хин нэгний өмнөөс сэтгэл өвдөж хин нэгний өмнөөс хариуцлага хүлээх үерхэл одоо үнэнч байх, тууштай байх тийм ээ хэлсэн ярьсандаа одоо эзэн болдог байх. Ял одоо энэ зүйлүүдийг бол энд бол оруулж үздэг. Монголчууд түүхэндээ бусдын төлөө сэтгэл тавих, бусдын өмнөөс хариуцлага хүлээхийг бол хуулиараа зохицуулсан улс орн бол дэлхий дээр баг Монгол байдаг гэж одоо үздэг. Одоо Гүмилёвын тэмдэглэсэн байдаг. Ер нь түүхийн их сурвалжуудад их эзэн Чингис хааны үед тийм ээ одоо их цэргийн одоо ингээд холын аянд явж явах үед өмнөх цэргийнхаа зэр зэвсэг хэрвээ хайж гээгдэх юм бол ард нь явсан цэрэг одоо хариуцлага хүлээдэг ийм хуультай байсан. Тэгэхээр хуулиараа нэгсэнд одоо бие биенийхээ төлөө санаа тавих сэтгэлийг бол бий болгож штэ тийм ээ. Тэгээд энэ сэтгэл энэ хуульчилж өгсөн сэтгэл бол одоо сайхан болтол байсан да одоо ч байгаа ер нь бол. Тэгээд энэ бол угаасаа л хүн төрлөختний одоо нийтлэг үнэт зүйл. Хүн төрлөختнөөрөө эрхэмлдэг одоо хүнийг хайрлах, хүнд санаа тавих гэдэг бол ийм үнэт зүйл байхгүй. Тэгэхээр энэ үнэт зүйл биднэрт одоо ч гэсэн хүчтэй байна. Бусдын одоо жаргал зовлон хуваалцах сэтгэл зүй юм шүү дээ ерөнхийдөө яг шууд утгаар нь хэлэх юм бол тийм ээ. Тэгэхээр бусдын жаргал зовлон одоо хуваалцах тийм сэтгэлийн тэнхээ хүний дотор байна гэдэг бол тэр маш том үнэт зүйл. Тэгэхээр бидний түүхэнд ч гэсэн одоо эх орны дааны үед маш том сайхан өгөөмөр сэтгэл гарч байсан шүү дээ. Нэг кейс бол одоо жишээ нь Эргэл Баян байна. Увс аймгийн Наранбулг сумаас тийм их том санаачлах гарч Оросын ард түмнийг ядарч зүдэрч байхад нь одоо тусалсан энэ тусламж гэдэг бол Монгол хүний тэр дотоо Монгол малчин хүний өгөөмөр сэтгэлийг харуулсан том одоо үлгэр жишээ юм л да. Тэгэхээр монголчуудын дотор энэ өгөөмөр сэтгэл маш их хэмжээгээр агуулгацаач байх болно. Энэ бас ягаад гэвэл хүний дотоод сэтгэл зүйтэй холбоотой асуудал Монгол хүний генетиктэй холбоотой асуудал учраас энэ маань их тогтвортой цаашаа хадгалагдах боломжтой л гэж ингэж үзэж байгаа юм. Харин нийгмээс нөлөөлж байгаа тэр хүчин зүйлүүд дээр бид анхаарах шаардлагатай гэсэн санаа хэлээд байна шүү дээ. Гол нь тийм ээ. Хувь хүний хөгжилд, хувь хүний үнд зүйлийн эрхэмлэх энэ ёсонд нийгмээс төрөөс үзүүлэх тэр нөлөөллийн одоо их сайжруулах шаардлага гарч ирээд байгаа. Ийм учраас бид энийг нөгөө төрийн бодлоготой холбож судлаад байгаа нь тэрэнд одоо их чухал нөлөө үзүүлээсэй л гэдэг санаанаас хийж байгаа юм. Жишээлбэл одоо төрийн албаны үнэт зүйл гэдэг чинь цаана Монгол хүн төрөө шүтэж амьддаг. Төрийн албаараа дамжуулж бид нэр амьдэрч байна. Тэгэхээр энэ лүгээ одоо бид нэр их анхаарах зүйтэй юм байна гэсэн энэ судалгааныхаа одоо энэ цэнийг цаашаа өөр бодлогын хүрээнд авч харах зүйтэй юм байна гэсэн санаар бол явуулаад байгаа юм л да. Бид нар хэлний хувьд, соёлын хувьд, оюун санааны хувьд, ахуй амьдралын хувьд юуг бусдаас өөрөөр
уламжилж ирсэн бэ гэдгээ үе болгондоо дамжуулж үлдээх асуудал. Энэ бол иргэн хүний гэхүү одоо ариун дээд үүрэг болж ирж байгаа. Хэрлэн профессор бол тэр сэтгүүл дээр нэг сонирхолтой өгүүлэг гаргасан байсан тийм ээ. Соёлын одоо энэ чиглэлийн энэ талаар нэг товчхон танилцуулахгүй. Тэр соёлын судалгаа одоо Мэри Дуглас гэж Английн антропологч эрдэмтний гаргасан онол дээр тулгуурлаж хийж ирсэн. Тэгээд тэр бол ер нь бол одоо үнэт зүйл соёл хоёрч хоорондоо амин холбоотой. Соёлын гол суурь нь үнэт зүйл байдаг. Тэгээд ер нь төрийн байгууллагын одоо албаа хаагчдын одоо харилцааны мөн чанарыг тодорхойлох. Тэгээд тэнд одоо ямар соёлыг ноёрхоод байгаа юм бэ гэдгийг тодорхойлох зорилготой судалгаа хийсэн. Яг соёлын тэр судалгаанаас харахад манайх бол дандаа нөө босоо харилцааг шүтцсэн ийм соёлтой. Гэтэл босоо харилцааг шүтцсэн ийм соёлтой газар хэвтэй харилцааг тийм ээ одоо тэр нөгөө иргэдийн оролцооны тухай асуудлуудыг яриад ирэхэр чинь тэрийг хүлээж авч тэрийг ойлгож нэвтрүүлэх нөгөө арга барил сэтгэлгээ манад байхгүй нэ л гэсэн үг байгаа байхгүй юу? Түүнд суралцах шаардлагатай юм байна гэсэн үг тийм ээ. Сэтгэлгээгээ өөрчлөх шаардлагатай. Сэтгэлгээгээ өөрчлөх тийм суралцах, тэрийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх тийм. Хоёр дахь нь энэ миний авч үлдсэн энэ уламжлал хэвшинж тэр Америкийн, тэр Японы, тэр Францын өнөөдрийн хүмүүсийн сэтгэж бодож байгаатай хэр зэрэг яаж дүүж очиж байна гэдгийг бодох ёстой. Тийм учраас монгол хүн товчоор хэлэх юм бол уламжлалаа сайн багсалж эрдэмж шаардлага гарч ирж байгаа. Тэрнээс зүгээр л ерөөсөө уламжилдаг юм гээл Чингис хаан гээл зүрхэн дэлб цохол ингээд суугаад байх юм бол бид нь юу ч үлдэхгүй болж орж байгаа. Тэгэхээр Монгол хүний үнэт зүйлийн хүрээнд бид нар одоо дэлхийд дахна хүлээн зөвшөөрөгдсөн Израилийн нэртэй эрдэмтэн Шалом Шварц гэж хүн байдаг. За тэр хүний одоо боловсруулсан аргачлал дээр тулгуурлаа судалгаагаа хийсэн. Одоо 10 багц асуулгаар бид нар судалгаагаа хийсэн л дээ. Тэгээд за тэр 10 багц үнэт зүйлсүүд нь яг юу гэдгийг бэ гэхээр би одоо энэ дэр одоо нийцтэй байдал, аюулгүй байдал, universalism тийм ээ. За тэгээд өөрөөрөө байх, өгөөмөр байх. За тэгээд дээр нь одоо гедонизм, за амжилт, эрх мэдэл, өдөөлт, уламжлал гэсэн ийм 10 багц үнэт зүйлийн чум алинд нь хамгийн их ач холбогдол өгж байна монгол хүн. Одоо нийгмийн харилцаанд тийм ээ өдөр тутмынхаа амьдралд алин дээр нэг төлхөө анхаарч одоо явдгийм бэ гэдгийг бид нэр тодруулах зорилгоор судалгаа авсан юм байна. Одоо энэ 10 үзүүлэлтээр ингээд судалгаа аваад үзэхэд хамгийн нэгдүгüүрт бол одоо тэр нөө нийцтэй байх гэдэг хамгийн нэгдүгüүрт ирэмблэгдэж байгаа юм. Тэгэхээр нийцтэй байна гэдэг маань одоо яг 7 балаар дүгнэхэд бол 433 гэдэг энэ бол бас өндөр үзүүлэлт. Тэгэхээр энэ дээр одоо гаргаж байгаа хууль дүрмд тийм ээ одоо төр засгийн шийдвэрт одоо нийцтэй байх тэрийг дагаж мөрдөх ийм сэтгэл нөгөө талаас одоо нийгмийн харилцаанд оролцож явах явцдаа олонний одоо аяыг дагах тий олонтой нэг актер зөрчилдөд байхгүй олонний аяыг амийг хараад явах ийм сэтгэлгээ гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр үзүүлэлтээр ингээд дүгнээд үзэхэд энэ бол бас их өндөр байгаа монголчуудын хувьд. За хоёрдугаар өндөр байгаа нь бол тэгэхээр аюулгүй байдлын тухай асуудал байгаа. Тэгэхээр одоо нэг хувь хүний аюулгүй байдал тийм ээ гэр бүлийн одоо амар амгалан аюулгүй байдал тэгээ улс үндэсний аюулгүй байдал энэ гурван түвшинд аваад үзэхэд бол ерөнхийдөө хувь хүний болоод гэр бүлийн аюулгүй байдал эрүүл байх тийм ээ өвчин эмгэггүй байх гэдэг одоо гэр бүл нь бүрэн бүтэн байх гэдэг тухай асуудал бол бас хамгийн одоо тийм амьдралд нэгдүгээрт анхаарж байгаа юм асуудал нь болж байна гэж байна. Нийцтэй байх те аюулгүй байх энэ үзүүлэлтийг одоо нөгөө хүмүүс илүү их анхаарсан байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ анхаарч үзэж байна гэдэг чинь энэ чиглэлийн одоо хэрэгцээ шаардлага бол өндөр байна. Энийг илүү их одоо эрхэмлэж байна гэсэн үг үү тийм ээ? Тий.
Тэгэхээр үнэт зүйл гэдвэл яах аргагүй тэр хүний амьдралын итгэл үнэмшил үзэл бодлыг нэг талаасаа илэрхийлж байгаа ч гэсэн бас энэ нь эргээд нөх хэрэгцээтэй их холбоотой байгаад байдаг. Тэгэхээр өөрөө ч хэлж байгаа бол яах аргагүй тийм. Тэгэхээр энэ нийцтэй байдал, аюулгүй байдлын одоо ийм үнэт зүйлс их өндөр байгаа нь өөрөөр хэлэх юм бол эргээд цаана одоо тэр хүмүүсийн өнөөдрийн амжиргаа тийм ээ, өнөөдрийн одоо амьдарж байгаа орчин нөхцөл тийм ээ, амжиргааны төвшин энэ бүхэндээ их шууд холбоотой гэсэн үг. Тэр яг нийцтэй байх, аюулгүй байх гэдгийн шин цаад утга нь юунд орж ийн гэхэд энэ ерөнхийдөө нарийн сэтгэл зүйн оншилгооны багаж төхөөрөмж ашигласан учраас ер нь хувь хүний дотоод сэтгэл зүй дотоор зовлон нь юу байна гэдгийг илэрхийлж гаргаж ирж байгаа утгаараа бол юу гэхээр төрийнч бай, хувийнч бай ямар нэгэн хэвшлийн үйл ажиллагаанд энэ үнэт зүйлийн судалгаа их ач холбогдолтой. Төрийн одоо болд багшийн хэлдэг тэр цаана байгаа зовнил одоо байгаа явж байгаа үйл ажиллагаа хоёрын хооронд зөрчил үүсэж байна шүү дээ. Энэ зөрчил чинь бол амьдрал дээр асуудал байна гэдгийг хэлж байгаа. Тэр асуудлыг шийдэхэд энэ судалгааны ажлын гол үндсийг оршиж байгаа юм.